сайхан. Та хэдтэй дахин нэг дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараараа Бир Бруксийн аллах хэмээн нэрлэгдсэн нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөхөр бэлтгэсэн байна. Манай суугтай хамт байгаарай. Баярлалаа. За ингээд бүгдээрээ гол хэрэг рүүгээ орцгоё. Honey Church нь 1954 онд Америкийн нэгдсэн улсын Connecticut мужид мэдлсэн. Тэрээр 2 удаа гэрлэж 1971 онд Mary E. Van гэх анхныхаа охиныг үлгийдэн авч 1977 онд харин Sarah McWaters гэх хоёр дахь охиноо үлгийдэн авснаар Honey Church 2 хүүхэдтэй болсон. Honey Church-ийн эгчнэр болон ойр дотных найз нөхдөн түүнийг хошин шогийн мэдрэмж сайтай тун хачирхалтай хүн гэж тодорхойлдог. Тэрээр хоёр охиноо маш ихээр хайрладаг, анхаарал халамжаар хизээч дутаадаггүй нэгэн байж. 1978 онд Honey Church нь хоёр дахь нөхрөөсөө салаад удаагүй байхдаа талархлын баярын үеэр Калифорни мужийн La Puente дэх ээжийнхээ гэрт өөрийн найз залуу болох Terry Rasmus-ыг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаар авчирснаар гол үйл явдал эхэлнэ. Тухайн үед түүний найз залуу Honey Church-оос нэлээ хідэн насаар ах байсанд нь түүний ээж нь дургуутсан охиндоо тэр чамд хитрхи хөштгөр бай. Чи ийм хөшин хүнтэй уулзж яхаар өөрийнхөө үеийн сайхан залуучуудтай уулзаач гэх үед Honey Church зүрүүлээд ээжтэйгээ маш ширүүнээр маргалдаж найз залуугаа дагуулan гэрээсээ гарч явдаг. Үүнээс хойш түүнийг ахин хинч олж харсангүй. Honey Church сургуу алга болох үедээ 24 настай байсан. Энэ явдлаас хойш 7 жилийн дараа буюу 1985 онд Бир Брукийн цэцэрлэг түрээлэнд 11 настай Джесси Морган тэр хаваар өөрийн хідэн найзуудтайгаа хөөцөлдөж тоглож байгаад баг зэрэг зэвэрсэн хар хөхөнгийн торхон дээр бүтэрлээ. Торхыг олсон хойноо тухайн үед 11 настай байсан хүүхдэд энэ маш их сонирхолтой санагдаж найзуудынхаа дуудаад бөөндөө торхны таглагийг нээх гэж оролцсон ч дотроос нь маш муухай ялзарсан үнэртэй дэсэн болохоор нь таглагийг нээхэ болоод хуучин байсан байрныхын зүг рүү нөгөө торхоо түлхэж унгаагаад хаяад яваад өгсөн. Тухайн үед энэ үнэр хүүхдүүдэд маш муухай эвгүй сэтгэл төрүүлж исэн болохоор тоглохч хүсэлгүй болсон хүүхдүүд уулнаасаа бууцгаажээ. За хүүхдүүд орхыг орхиж явснаас 4 сарын дараа буюу 1985 оны 11-р сарын 10-ны өдөр Бир Брук цэцэрлэг түрээлэнгээр аялж явсан нэгэн анчин үйлдвэрийн зориулттай торхыг олдог. За уг анчин бол хүүхдүүдийг бодох юм бол нас биеинд хүрсэн хүн учраас торхны тагийг онгойлгоход тийм ч хэцүү байгаагүй. Анчин торхны тагийг нээж үзэхэд торхон дотроос мөчилж гэлхар уутанд ороож танигдахын аргагүй болгосон хоёр хүний арга ясыг олсноор энэ талаараа цагдаад мэдээллэнэ. Цагдаа нар уг дуудлагын дагуу ирж шалгалтын зохицнуудыг тэр дорн шүүх шинжилгээнд явуулахад тэднийг 1977 оноос 1985 оны хооронд алгацсан болохыг нь тогтоосон ба уг хоёр зохицыг нэг нь 23-аас 33 орчим насны эмэгтэй, нөгөөдхийг нь 8-аас 10 настай охин хүүхдийн зохицос байна гэж дүгнжээ. Цагдаа нар энэ үл таних хүмүүсийн зохицыг Allenstown оршуулгын газарт хамтд нь оршуулсан. За энэ 1980-ад оны үед бол техник технологи тийм сайн хөгжөөгүй. Одоогийнх шиг юм сайн байгаагүй учраас тухайн үед хэн болохыг нь бол тогтоож чадаагүй. За ингээд явсаар хагаад ДНХ-ийн шинжилгээ арай илүү дэвшилттэй болсон 2000 оны 6 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийнхан ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр хоёр зохицыг булшнаас нь гаргаж аван шинжилэхэд Honey Church болон түүний охин Mary нарын зохицос болохыг нь тогтоосон. За өмнөх хоёр зохицос олдсноос 15 жилийн дараа буюу 2000 оны 5 дугаар сарын 9-нд 55 галлон багт амжтай 3 дахь торх мөн энэ газараас олддог. 1985 онд хэргийн газар мөрдлөг хийжсэн мөрдөгчд энэ торхыг яагаад олоогүй нь одоо хүртэл тодорхойгүй байдаг ба энэ торхонд эхний удаад олдсонтой адил хоёр залуу охины зэрэмдэглэсэн зохицыг мөн адил дотор нь хадгалсан байсан. Энэ шинээр олдсон торхон алуурчин хэн байсан талаар ямар нэг сэжиг өгөөгүй ч шүүх шинжилгээний байгууллагынхан энэ зохицнуудын эхний хоёртой яг ижил хугацаанд алагдсан гарцаагүй гэдгийг нь тогтоосон. Шүүхийн шинжээчид энэ хоёр зохицыг таних гэж оролцсон ч үхээд маш их удчихсан, дээрэс нь ялзарсан, хүн танихын эцэггүй болсон байсан учраас мөрдөгчдийн хэрэгтнийг олно гэсэн найдвар мөн тасарч мөрдөн байцаалтын ажиллагаа дахин мухардалд орлоо. За энэ хоёр хүүхэд олдсны дараагаар өмнөх хоёр зохицсныхоо үхлийн шалтгааныг ч олж чадаагүй байсан мөрдөгчдөд бүр л илүү олон асуултууд төрж толгойн өвч нь бол нэмэгдсэн. Цагдаа нар илүү шаргуу ажиллаж хэрэгтэй хэн байв, хэн яагаад тэднийг хороохоор болов, сая олдсон хоёр хүүхэд өмнөх хоёр хүмүүстэй ямар холбоотой болохыг нь тогтоох хэрэгтэй гэдгийг бол ойлгосон. За ингэж явсараагаад 2016 онд энэ сүүлд олдсон хоёр зохицос ДНХ-ийн шинжилгээ хийж үзэхэд нэг охиныг нь Honey Church-ийн бага охин болохыг нь тогтоосон. Харин нөгөө зохицыг нь Sarah Mary болон тэдний ээжтэй ямар ч холбоогүй болохыг нь баталсан байна. Үүнээс эхлэн Нью Хэмпширийн цагдаа нар саяны дорхноос олдсон нэг хүүхдийг нь бусад хоёр хүүхдийн зохицоос ялахын тулд түүнийг дунд хүүхэд гэж нэрлэснээр уг охиныг таних ажиллагаанд цагдаагийн байгууллага ханцуу шамлан орлоо. Үүнээс эхлэн мөрдөгчд энэ охины гэр бүл, найз нөхөд хамаатан садан гिचгэр хүмүүс байна уу гэдгийг эрчимтэй хайж эхэлсэн.
За цагдаа нар ингээд уг охины гэр бүлийг нь олохын тулд мөрдөн шалгах ажиллагаа явуулж маш олон хүмүүстэй уулзаж охины зургийг эн тэнд наасан боловч энэ охинтой холбоотой гэх хүн ерөөсөө гарч ирээгүй. За ингэж явсараад 2016 онд энэ хүүхэд Терри Расмуссен гэх нэг нөхрийн төрсөн охин болохыг нь тогтоосноор Террийг гол сэжигтэн гэж цагдаа нар үзэж түүнийг энэ хэрэгт буруутгах нотлох баримтууд хайж эхэлсэн. Цагдаа нар энэ Терриг их этгээдийг мөрдөж байх явцдаа түүнийг энэ тэнд маш олон өөр нэр ашиглаж олон төрлийн гэмт хэрэг үлдэж байсан рецидив гэмт хэрэгтэн гэдгийг нь олж тогтоодог. Терри 1988 онд Гэри Мокермен гэдэг нэр ашиглан машин хулгайлаад тухайн машиныгаа цогтуугаар жолоодж явах явцдаа хүүхдээ амь насанд аюул учруулан үнээсээ болж шоронд хоригдож байсан. Мөн дараагаар нь шоронгоос судлагдаад удаагүй байхдаа буюу 1990-ад оны эхээр Роберт Эванс гэдэг нэр ашиглан хүний гэрт тулгаагаар нэвтэрч эд юмсыг нь хулгайлсан хэрэгээр мөн шоронд хоригдож байсан. За энэ хэрэгээр ялаа эдэлж дуусчаад шоронгоос сулагдсныхаа дараа Терри 10 гаруй жил ямар нэгэн гэмт хэрэг үлдэхгүйгээр 50 амьдарч исэн гэж хэлж болно. Ингэж явсаар 2000-ад оны эхээр Терри Калифорни хиймч Юнсэн Жүүн гих бүсгүүдэд танилцсан. Террид дахин гэмт хэрэг үлдэх сэтлийг нь төрүүлж өгсөн. Жүүн нь 40 гаруй настай эмэгтэй байсан бөгөөд тэрээр өөрийн шинэ найз залуу болох Ларри Ваннерыг өөрийн гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаар гэртээ мөн авчирсан. Жүүний авчирсан энэ Ларри Ваннер гих нөхөр бол тийм ч эрүүлж хэрэг харагдахгүй байсан. Тэр нэг тийм сонин сарл өнгөтэй царайтай нүдэнд тийм хүүтэн залуу байсан. Найз охиныхоо эцэг ихтэй анх удаага танилцж байгаа гэхэд ичихчгүй эцэг ихийнх нь өөдөөс хараад хид удаа тамхи асааж татсан. Охиных нь гэртээ авчирсан залуугийн нэрээ цэргүй байдал болон нүдэнд хүүтэн царай төрхөн эцэг ихтэн таалагдаагүй учраас ээж нь охиндоо энэ залуу чамд тохирохгүй байна. Тэр чамааг буруу зүйл рүү уруу татаж мэдхэр нөхөр байна. Явж ийм сонин залуутай уулзаад тахтай яах вэ? Наадхаасаа хурдан сал гэж хэлэхэд Жүүн уурлаад гэрээсээ гарч явсан. Энэ өдрөөс хойш Жүүнийг дахин хинч олж хараагүй. Ларри Ваннер гэх этгээдийг эцэг ихтэйгээ танилцуулахаар гэртээ авчирсан өдрөөс нь 2 жилийн дараа Ларри гих хуурамч нэр ашиглаж исэн Терри Расмусныг Жүүний амь насыг хөнөөсөн байж болцсохгүй хэрэгээр ээжийнх нь мэдүүлэхийн дагуу цагдаа нар баривчилсан. Энэ баривчлахаа болсон өдрийн талаар ээж нь сүүлд нь телевизийн нэг нэвтрүүлгээр ярихдаа бид хэд удаа охинтойгоо холбогдох гэж оролцсон боловч тэр бидний утсыг таслаад өрөөсөө авахгүй байсан. Манай охин нэг уурлахаараа нэлээд зөрүү зантай болдог. Тэгж байгаа тайвшраад ирчдэг болохоор эхэндээ ч биднийх тоогоогүй. Гэхдээ он цаг хугацаа явсараад охинтойгоо холбогдож чадахгүй жил гарan болсны эцэст бид жинхнээсээ санаа зовж эхэлсэн. Хид удаа охинтойгоо уулзахаар гэрт нь очсон ч тэдний гэрт ерөөсөө хүн байхгүй. Хоосоо хаалга мөргөөд босч исэн тохиолдлууд бидэнд олон байсан. Ингээд бид охинтойгоо холбогдож чадахгүй байжгаад анх Жүүнийг энэ Ларри Ваннер гих залууг авчирсан өдрөөс хойш 2 жилийн дараа буюу 2002 оны 6 дугаар сард бид охинтойгоо уулзахаар гэрлүү нь очиход манай охины гэртэр Ларри гих залуу ганцаараа байсан. Тэгээ бид түүнээс охиныгоо хаана байгаа талаар асуухад тэр маш их уцаарлан миний охины гэрээс намайг хөөж гаргасан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан болохоор би цагдаад мэдэгдэн миний нүдэн дээр цагдаа нар тэр залууг баривчлаад аваа явсан гэж мэдүүлжээ. За цагдаа нар энэ Ларри гих залууг баривчилж авч явсны дараа түүний мэдээллийг шалгаж үзэхэд түүнийг хуурамч нэр ашиглан Жүүнтэй танилцсныг нь бол тогтоосон бөгөөд түүний жинхэнэ нэрийг нь Терри Расмуссен гэдгийг ч цагдаа нар мөн адил олж тогтоожээ. Цагдаа нар Терригээс Жүүнийг хаана байгаа талаар асуухад Терри би түүнийг хайчсныг мэдэхгүй байна. 6 сарын 1 өглөө зүгээр л энгийн үеишгээ хамт сэрээд ингэ байжсэн чинь Жүүн миний ээжийг би муудсан. Би гэрлүүгээ яваад ээжигээ жоох асарж байгаад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бол хэд хоног ерөөсөө надтай холбогдоогүй. Би ээж дээрээ байгаа юм байна л гэж бодсон гэж мэдүүлсэн. Цагдаа нарын уйггүй мөрдлөг маш олон удаагийн байцаалтын дараа Терри Жүүнийг хороосон хэрэгээ хүлээн зөвшөөрдөг. Усан явдлын талаар Терри хэлэхдээ энэ хэрэг болдог өдөр бид хоёр маш их маргалцсан. Жүүн надад би чиний энэ муухай ашнаас залах чинь хоёлаа одоо ингээд энэ харилцаагаа дуусгая гэж хэлэхэд миний маш их уур хүрээд хайруулын тавг бариад түүнийг би зөхөд унгаасан. За ингээд намайг зогсны дараа тэр ерөөсөө хөдлөхгүй байсан болохоор би түүний амьсгалж байгаа эсхийг очиж шалгаад үзэхэд тэр аль хэдийн нас урчихсан байсан учраас би тухайн үед айсандаа түүний цогцыг нуусан гэж цагдаа нарт мэдүүлсэн. За тухайн үед цагдаа нар Жүүний гэрт нэгжлэг хийж байх үедээ хар уутанд хийсэн олон тонны хог олсон. Энэ олон хог нэг газар ингээд овоорсон байгаа нь цагдаа нарт маш их сэжигтэй байсан учраас цагдаа нар уг хогнуудыг эхнээс нь холдуулаад үзэж байх явцад эмэгтэй хүний гимээр хөшсөн байдалтай цогцос олсон. Уг цогцыг шүүх шинжилгээнд явуулахад Жүүн гэдэг нь тогтоогдсон бөгөөд түүнийг хүнд зүйлээр толгойдоо цохиулан нас барсан болохыг нь тогтоосон. Тухайн үед хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгч Грейн Хайд Терриг ойролцоох нэгэн дэлгүүрээсээ 10 ширхэг хогны уут худалдаж авсан болохыг нь тогтоожээ. Терри 2002 оны 11-р сард Жүүний хөнөөсөө хэрэгээр баривчлагдаж 2003 онд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
За анх хэрэг гарснаас хойш маш олон жилийн дараа буюу 2017 онд удамшлын арга техникийг ашиглан цагдаа нар эцэст нь Бир Брукийн цэцэрлэг түрээлэнгийн аллахын аль урчныг Терри Расмуссен байсныг нь олж мэдэж чадсан ч хэрэг үйлдэлсэн этгээд болох Терри Расмуссен 7 жилийн өмнө 2010 онд шоронд нас барсан байсан учраас 4-4 хүнийг яагаад хөнөөх болсон учир шалтгаан болон Терри энэ хэргийг үйлдэх гол сэтэл нь юу байсан талаар нууц хэвээрээ үлдсэн юм. Энэ дунд хүүхэд гэж нэрлэгдсэн охины ээж нь хизээч гарч ирээгүй. Цагдаа нар энэ дунд хүүхдийн ээжийг нь мөн адил Расмусны гарт хөнөөгдсөн байх магадлалтай гэж үздэг. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Энэ удаагийн дугаараараа маш олон жил шийдэгдэхгүй явж хагаад нэг юм арай гэж хэрэгтнийг нь хин гэдгийг нь тогтоож чадсан ч хэрэгт нь аль дээр нас урсан байсан болохоор ямар нэгэн дүгнэлтэнд хүрч чадаагүй тийм нэгэн хачирхалтай хэргийн талаар ярилццгаалаа. Энэ Терри Расмуссен гэд нөхрийн амь насыг нь хөнөөсөн байж болцшгүй хүмүүс маш олон байдгийн байна. Тэр бүрийг тоочход маш их цаг орж илүү нурших гад байсан учраас аль болох товч бөгөөд тодорхой та бүхэндээ ярьж өгөхийг хичээлээ. Энэ удаагийн дугаар маань та бүхэнд таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэнд манай суваг таалагддаг бол лайк болон subscribe хийж манай сувгийн цаашдын үйл ажиллагааг дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.